Сайн байцгаана уу? Яг одоо өглөөний 6 цаг 30 минут болж байна гэж худлаа яриад заах вэ. Энэ бичлэгээр 6:30-ын сэрүүлгээ унтраасаар агаад 8 цагт арай гэж босч байгаа миний нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдгийг үзээрэй. Анх Солонгост ирж хахад өглөө хичээлдээ яваал, ажилдаа яваал, оройн найзуудтайгаа шоудаал, тэр чигээрээ маргааш өглөөнийхөө хичээлд яваал, ажилдаа яваал, дахиж шоудаал, тэгж яваад байж болоод идэгсэн баггүй юу? Тэгсэн чинь одоо л зүгээр орой эрт орондоо ороод унтсан ч өглөөний надад сэрүүлгэндээс ирэх амар хэцүү байдаг. Тэгэд энэ одоо улирал цайлагдж байгаа юм болов уу, насных юм болов уу, юуных гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ өчигдөр шөнө бол ялтч ихнэрийн өрх үдсээр агаад шөнийн бараг 3 цагт унтсан баха 2 ч юм уу. Тийм болохоор өнөглөө босох бол надад амар хэцүү байлаа. Гэхдээ нэг л ингэ босчих юм бол бараг л тэр өдрийнх нь ажлын 50% нь бүтчихлээ л гэсэн үг. Миний ер нь ихэнх өдрүүд яг адилхан өнгөрдөг байхгүй юу? Өглөө босоод хичээлдээ яваал, ажилдаа яваал, хичээлдээ яваал, ажилдаа яваал. Яг хав жоохон уйтгартай ч гэсэндээ хийх ёстой юм аа, хийх ёстой үедээ хийж чадж байгаа болохоор яг энэ завгүй амьдрал надад бүр амар таалагддаг. За энэ хэсэг бол манай сургуулийн гадаах хэсэг байгаа. Та нар гэтээ энэ барилгыг санаж гин үү? Сая яг Миногийн тоглосон нөгөө сансарт нисдэг кино гарсан штэ. Тэгээ тэрөний яг нөгөө төв офисийн зураг авалтыг манай сургуулийн энэ байран дээр хийсэн юм бэлээ. Тэгээ манай сургууль надад ингэ нэг амар гоё харагддаг мөртлөө яг тэр кинон дээрээс харсан чинь амар гоё санагдаад. Тэгээ яг энүүгээр явхаар ёо миний краш энд ирсэн бах та гэж бодохоор бүр амар гоё ийсэн надаа. Би одоо төгсөх болж байгаа болохоор энэ семестр 4 хичээл сонгосон. Гэхдээ ингээд ер нь магистрийн оюутан 4 хичээлтэй байна гэдэг бол тэнэглэл. Маш их тэнэглэл. Би 7 хоногийн 3 өдрөнд хичээлтэйгээ боддоо. Энэ хардаа өглөө кофе, өдөр кофе. Ер нь ингээд өдөржингөө кофе бол тэгээд миний зүрхөөс хаяа бид нэг зогсч тийм үү гэж боддог ах уу. 3 сар дугуун Солонгос нэг амар цаас ордгоо нэлийн дулаарсан байдаг мөртлөө энэ жил бүр амар хөтөн байна. Би яг өвлийн хүрдэнээсээ өдөртөл гараагүй л юм. Хичээл тарчихсан болохоор дэлгүүр орж юм авчаад тэгээ би та нарт ажлынхаа тухай ярьж өгье. Би яг 7 хоногийн хичээлтэй өдрөө талаа ажиллаад хичээл өдрөө бүтэн ажилладаг байхгүй юу? Тэгээ хичээлтэй өдрөө ажил руугаа идэж уух юм аваад орохгүй байх юм бол надад яг хоолны цаг гэж гардггүй. Тийм болохоор орохоос өмнө уух юм аваад идэх юм аваад тэгээд ажил руугаа оръё. За би болохоор утасны газар ажилладаг. Тэгээд Солонгост яг одоо баримтчилгаа маш их байгаа болохоор гадаад оюутнууд хууль бусаар ажил хийж агаад баригдах юм бол эхний удаадаа торгуулдуулна. Хоёр дахь удаага баригдах юм бол визтэй байсан ч хамаагүй заавал Монгол буцна гэсэн жоохон эрсдэлтэй үе байгаа болохоор ажиллах зөвшөөрөл аваад би утасны газар ажил хийдэг. Энэ ажил маань яадаг вэ гэхээр Монголоос Солонгос улсад богино хугацаагаар ирж байгаа эсвэл энд оршин суудаг цэнхэр үнэмлэхтэй хүмүүст нөгөө иргэний болон картын дугаар лизинг болон лизинг бусаар гар утас холбодог ажил ахгүй юу. Тэгээд хүн ингээ харахаараа утасны ажил ингээд амар амархан штэ зүгээр л сууж идэг мууж идэг гэд амар их ярьдаг. Гэтэ ингээд яг хийгээд үзэх юм бол янз бүрийн хүмүүстэй яаж харьцагаасаа хамаарат стресстэй ч үе байдаг, стрессгүй ч гоё өдөр байдаг. Тэгтээ угаасаа Солонгост ингээ ямар ч ажил нь ер нь нэг тийм амархан биш шүү дээ. Тэгээ би нэг иймэрхүү ажил хийдэг. Тэгээ хүмүүс ингээд өөрийнхөө нэр дээр ямар гар утас, ямар иргэний дугаар холбуулсан болоо гэдгээ мэдгүйгээсээ болоод амар хөрөнд орсон хүмүүс зөндөө байдаг аахгүй юу? Хэрвээ өөрийгөө ямар төрлийн дугаар барьдгаа мэдгүй нэрээ яаж байгаа бол гэж бодож байгаа бол манайхаар ч гэсэндээ шалгуулж болдог байгаа шүү гэхгүй юу. За тэр ч яг уу. Гэхдээ өбисаа юу хэлэх гэлээ? Угаасаа Солонгост ингээ гар утас, дата, интернет байхгүй байх юм бол бид нэр ингээ юу ч хийж чаддгүй шүү дээ. Ялангуяа гадаад иргэд бол зөндөө олон жил болцсон хүмүүс ч гэсэндээ ийшээдээ явахдаа заавал мэп ашиглана, метро хизээ ирэх, хизээ явах гэл. Тэгээ тэр алганыг ингээд бүгдийн л уцаараа зохицуулдаг болохоор ер нь гар утас, дата, интернет маш чухал байдаг шүү. За тэгээд миний тарах цаг болцсон байна. Одоо би дэлгүүр орчоод тэгээ гэрлүүгээ ярина. За 29 цаг болж байна. Би сая замаараа Оливианг орчоод одоо тэнд юм уугааж байгаа байхгүй юу? Тэгээ манай гэрт нөгөө хатаач байхгүй болохоор угаасан юмнуудаа доошоо бууж хатаачаад тэгээ хүнжлөө бас угаачаад иртэмээ гэж бодоод угаасан юм хүлээж ийн. Тэгээ сая замаараа Оливианг орсон чинь Оливианг бүр амар хямдэрсэн заяа. Амар ч яах вэ? Зарим юмнууд нь 50-аас
70% ер нь ингээл ямарсан байгаа юм билээ. Би тэгээ сая тосаваад. Йой. Би нэг серум ампулнуудыг амар ингээ хойлоод төрөх дуртай байхгүй юу? Яг нэг юм ингээ байнг хийх надад бас ингээ тарахаа болждаг болохоор ер нь ингээ госынхны юмнууд амар хойлж төрөхтэй байхгүй юу? Тэгээ сая зүгээр юм шинэ юунуудыг авч үзье. Оо энэ тостой байсан. Аливаа орохоор гэдэг бүр ингээ толгой игээд идэж би нэг бүр ямар азар нөгөө нэг арьсаа жоохон мэддэг тулдаа л ингээд ялгаж салгаж амнаа гэхээс бүр орохоор толгой игээд идэх. Нөгөө нэг Netflix эхнэрээ өрхөн орсон. Тэгээ би өчтөрөө 2 цаг хүртэл үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь бүр эхнэрээ 2008 онд гарч ирсэн кино юм да. Би бүр мартсан. Яг шинээр үзэж байгаа юм шиг одоо яадаг үлээ гэж үзээр байгаа би бүр 2 цаг гэж унтаад. Тэгээ би бүр өнөөлөө бос хичээлтэй явах гэж бүр амар бүр майлсан. Тэгээ бүр амар хэцүүсэн. Би угаасаа өглөөний нойрондоо бүр амар харамжахгүй юу? Надад ер нь өглөө босох амар хэцүү байдаг. Угаас нэг оройтож унтаад байдаг болохоор тэгдэм шиг байна. Би сая нөгөө Монголд очиж сормоос илгээд тэгээ миний сормоос юу ч унаагүй баг 2 сар болсон. За би тэгээ сүүлдээ за одоо авахгүй болохгүй байх гэж бодоод зарим нь ингээ өөр авцсан. Тэгвэл миний сормоос бүр ингээд нөгөө химик сормоостойгоо хамт унсаар агаад аим шингэрсэн байлээ дээ сая сормоосны буудаг авсан. Энэ шинээр их жоохон байгаад үзэхэд нэг амар кино шиг санагддаг байсан. Одоо юурээс нэг тийм амар санагдахгүй за. Баг ингэ өвшөө авч байгаа амар тэнэг юм шиг санагдаад. 내가 너한테 당한 게 한두 번이야. 너를 믿지. 가짜 화장품에 금괴 입만 열다면 거짓말이 줄줄 나오는 사람 자네 앉아 이렇게 쪽팔리지 않나? 생각한 걸로 알고 있죠. 뭐예요? 저는요. 해요. Жохон бахад энэ кино үзэж хахад бүгдээрээ бүр ингээд амар хөөрхөн харагдаад өмсөн хувцас гэсэндээ амар гоё харагдсан чинь одоо ингээд өмсөн байгаа юм чинь харахаар бүр амар инээдтэй за өнгө хоорондоо ерөөсөө тохирохгүй. Үндэгийн хайртай болтыг залуу шүү дээ. Ганцаа сар энэ ингэж онгод юм шиг. Үндэгийн хайртай болтыг залуу амар гоё залуу шиг санагдаад амар хөөрхөн санагдаад идвэсэн чинь одоо авсан чинь ерөөсөө тийм гоё залуу биш ээ гэж. Яг зүгээр 2008 оны кино байгаа юм шүү дээ. Одоо энэ 22 байнад үлдсэн байна гэж сого юм идчихэд наад энийг хатаачаад хүнжлөө угаачаад орж ирээд ядрахгүй байх юм бол топко бэлдээд ядраад ах юм бол шууд унтана. Нөгөө нэг би 415 топкийн шалгалттай байхгүй юу? Тэрийг одоо уг нь жоохон бэлдэхгүй болвол хавис ингэж буцаар идэл ингээ явах цаг нь болчихдог байхгүй юу? Тийм болохоор одооноос уг нь жоохон бэлдмээр л юм. Та нар топко бэлдмээр байгаа хүн байвал надтай хамтахгүй бэлдээч гэж. Би тэгтээ шалгалтанд нэг тийм амар радтай биш шүү. Яг ингээ буудаж муудсан шалгалтанд дандаа ингээ буруу буудаж мууддаг заа. Шинэ ерөөсөө яг ингээ миний мэдчихсэн юмнуудаа ингээ буруу хийдэг. Би бүр шалгалтанд амар аадгүй. Тэгснэ дараа нь үнээр тийш энэ эсэж тэр эсэж гэж бодож мууддаг. Эсвэл бүр яг уншаагүй билетээс сугалдаг. Зөндөө бэлдсэн гэсэндээ ингээд уншаагүй бэлдээ юмнууд шүү дээ. Яг тэрийг очиж сугалдаг. Би бүр шалгалтанд үнээр яадгүй заа ёо. Өнөөдөр өдөр манай ажлын хоол хийж авчаа. 부모님에 대해서 좀 알아야 그러면 안에서 아직들의 화를 있으시. 조건 보고 하는 결혼도 아닌데 알아볼 게 뭐가 있어. 너도 정 걸리면 나는 애들 요즘 안 먹어요. 너무 많아. 이게 돈 많이 줘. 나는 걸. 강지야! 나 뉴스 봤으면 뭐 하세요? 아유 저는 정말 뉴스 봤으면 뭐 бас хоол игээд ажиллагаа явъя гэж бодож байгаа.